За өнөөдөр бид хоёр ертөнц сүх битээ санхүүгийн зорилгын тухай юм. Санхүүгийн зорилгын тухай ярьчаад дараа нь хүүхдүүдэд одоо нөгөө бид нар ярьсан шүү дээ тий хадгаламжийг аль эсвэл санхүүгийн тийм үйлчлэгийг хүүхдүүдэд хуримтлалыг маш их багаас нь эхлүүл нөгөө нэг гэл 10 жил 20 жил 30 40 50 жил хадгалсан юм чинь урагш хадгалах тусмаа урагш байх тусмаа олон дахин өөрчлөлт гэж ярьжсэн. Тэгэхээр яг тэрний тухай бас ярина. Тэгээд бас нэг аюул сонирхолтой сэдв байгаад байдаг байхгүй нөгөө амь насны даатгал Lebensversicherung life insurance гэдэг тэрний талаар би бас нэг хэдийн асуумаар санагдаадсан. Тэгээд бид тэр өнөөдөр яг энэ тухай ярина. Тэгээд би ягаад энэ санхүүгийн зорилгыг яриа гэж бодоод ирсэн бэ гэхээр айгу олон хүмүүс нөгөө санхүүгийн зорилго гэдэг юмгүй байдаг байхгүй юу? Зүгээр урсгалаараа л яваад байгаа шүү дээ бид нар чинь. За тэгэл ажиллаа хийж байгаа л болж байгаа. Ажиллаараа нөгөө сар бол авсан цалингаараа тухайн сар гарцаа хэрэгцээг хангаалт тий залгуудаа гал жоохон илүү мөнгө илдвэл одоо хаашаа идэм билээ яа гэм билээ гэж юм бодхоос биш нэг урт хугацааны 30 жил 40 жилийн зорилго гэдэг юм байхгүйгаа. Тэгэхээр тийм зорилгыг айл эрт тавих тусмаа тэр нь надад ашигтай. Одоо хожим тийм зорилго тавих юм бол миний карманаас сар болгон арай их мөнгө гарах гэдэг эрт байх тусмаа тэр нь нөгөө нэг зүгээр л нэг удаагийн баг хоолны мөнгө шахах тий эрсцэнд ороод нэг хоол иж мөнгө шахах мөнгө л надаас гарах гэдэг байхгүй сар болгон. Тэгээд тэр нь миний нөгөө сарын зарж байгаа гарал дээр нь зартал дээр нэг юм анзаарахдаггүй. Хоёлоо өнөөдөр тийм талаар ярина тий. За тэгээ. За тэгвэл хэдүүлээ сайн байцгаана уу? Сонсогчдоо монголчуудаа Германд амьдарч байгаа. За тэгээ өнөөдөр энэ ер нь хувь хүний хувьд ер нь санхүүгийн одоо ямар зорилго байд юм бэ гэдэг. Сардаа мандасаа яг зөв хэлж чинь хүн зорилго байхгүй нь ингээд урсгалаараа яваад за маргааш гэдэг эсвэл ерөөсөө нэг тийм тодорхой биш байдлаар байгаад байхад үр дүн баг. Тэгэхээр үр дүн гаргахын тулд зорилго нь тодорхой байх хэрэгтэй. Гэтэл зорилго мэддэг хүмүүс байна, зорилгоо бас сайн мэдэхгүй хүмүүс бас байдаг. Тэгээ энд одоо тийм зөвлөгөө маягаар ч хүмүүс санаа өгөх зорилгоор дахиад надад бас юм зорилго байна. Та нартай санаа өгөх зорилго. Тий. За тэгэхээр хүнд ер нь санхүүгийн ямар зорилго байж болдог вэ гэхээр одоо та бүхэн маань санаа маань юун дээр харуулна, дэлгэцэн дээр харуулна. Тэгээд энэ дээр ер нь янз янзын зорилгууд байж болдог. Энээс та нар маань бас санаа аваарай гэдэг. За тэгээд энийг жоохон дээдлэг 2 мөрөөр нь явуулбал болж байна сарна. Жоохон томруулах боломж байгаа болов техникийн. За ямар ч байсан. Тий тэгээд дахиад яг зөв өстой болж байна. За нэгдүгээр ер нь энэ Герман улсын засгийн газраас одоо бид нар заавал гадаад иргэн байх нь тийм юу биш, муу биш, чухал биш. Олон энд байнгын амьдардаг тийм эрхтэй байвал энэ Герман улсын засгийн газрын одоо янз янзын програм дэмжлэг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тэгэхээр ер нь Герман улсын засгийн газраас одоо ямар дэмжлэг байдаг. Тэгэхээр энэ дээр би нөгөө нийгмийн халамжийг яриаг шүү дээ. Энэ бол шал тустай асуудал. Зүгээр энэ мөнгөтэй холбоотой, хөрөнгө одоо үүсгэхтэй холбоотой, татвартай холбоотой ч юм уу энэ дээр Герман улсын засгийн газраас яаж дэмждэг юм бэ гэдэг энэ талын юмыг бас мэддэг байвал хэрэгтэй байдаг. За энэ нөгөө талд энэ хүүхдийн боловсрол гэдэг. За тэгвэл хүүхдийн боловсрол гэдэг нь боловсрол олохын тулд мөнгө хэрэгтэй. Хэдийгээр Германд боловсрол нь үгүй боловч ер нь мэдээж мөнгө хэрэгтэй хүнд. Тэгэхээр энэ мөнгийг хүүхдийнхээ боловсрол эзэмших мөнгийг хизээнээс яаж бэлдэх вэ гэдэг тэр талдаа та нар маань мэдж гэнэ үү? Мэдэхгүй л яах вэ? Хоёрдугаар эрүүл мэнд энэ хүүхд чинь сурж явах явцдаа эрүүл мэндийн ямар нэг эрсдэлд орох вэ? Тэрнээс нь тэгвэл бид нар яаж хамгаалах вэ гэдэг энэ хүүхдэд чиглэсэн нэг юм зорилгууд байгаа. За тэгээд доотлолт бас 2 сайхан би байж байгаа. Энэ хүүхэд дээр нэг юм ярьчих. Одоо нөгөө нэг Америкийн ихтэй сургуулиуд чинь сарын 2 3 3000-аас сургууль гэж юм байд юм байдгүй мэдгүй 30 хэдмэд тэгэл бараг 100,000 загвуулал явчихдаг шүү дээ. Тэгвэл чи Германы дээд сургуулиуд чинь үнгүүл байна л да. Семестрийн 500 евроны нэг төлбөртлөө тэрэндээ маш олон зүйл буцаад авчиж байгаа тий. Тэгэнгүүт чи одоо манай нөгөө амьдралын ялгаа байхгүй юу? Жишээ нь Улаанбаатарт байдаг аав ээжтэй гэр нь Улаанбаатарт байдаг хүүхэд Улаанбаатарт та дээд сургуульд орлоо гэхэд гэрээсээ гэртээ хоолундаа идэд гэртээ амьдраад сургуультаа яваад ингээ санхүүгийн дарамт айгу бага штэ. Байр түрээслэхгүй байна. Хоолны мөнгөш нэг санаа зовхгүй байна. Тэгтээ тэргүй аав ээжиндээ амьдарч байгаа юм чи. Тэгэнгუთ энэ нөгөө Герман чинь болохоор оюутан болонгууд гэрээсээ гараад явдаг нэг ийм соёл байна тий. Тэгэнгუთ гэрээсээ гараад явлаа л бол нөгөө түрээсийн зардал, хоолны зардал одоо даат эрүүл мэндийн даатгал гэл бүх юмнууд нь болоод ирчихэж байгаа. Тэгэнгუთ эн чинь бараг л аюу хөөрхөн зардал болчихж байгаа штэ. Тэгэхээр тэр зардлыг бид нар
аав ээжүүд нь хүүхдтэй болонгуудаа за тэрийг яах вэ гэж төрүүлээд бодохыг энэ ч яриад байгаа юм тий. Тий яг зөв. Ерөөсөө тэр хүүхэд тусдаа гарлаа ч юм уу одоо гэртээ байдаг ч гэсэн адилхан зардал гарна. Тэгэхээр тэр зардлыг гинт одоо тэр зардалтай унах биш. Багаас нь эхнээс нь ер нь тэр ингээд төлөвлөөд явчих юм бол дараа нь сар болгоны санхүүгийн дарамт багтаа байна, дарамтгүй байна гэдэг. Энэ дээр ер нь бид нар яах ёстой юм бэ гэдгийг бас энэ дээр мэдэж болно, зөвлөдөж болно. А тэгээ яг хөө нэгэд энэ талаар ярьж байгаа юм чинь би бас нэг өснө тас хөндлийн нэг яриад байгаа. Баффог гэж бас нэг ойлголт байдаг. Тийм боловсролын одоо дэмжлэг. Тэрийг бол яг хөө энд татвар төлөөд ажил эрхлээд байж байгаа байнгын визтэй хүмүүсийн хүүхдүүд авах хэрэгтэй. Заавал одоо гадаадын иргэн, Германы иргэн байх нь чухал биш. Бол энд байнга амьдрах ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүний хүүхдүүд авдаг. Тэр баффыг авснараа хүүхдүүд бас их санхүүгийн дарамт бага учирдаг шүү. Тэр нь бол тал нь Герман улсын буцалтгүй тусламж болоод явдаг. Тал нь бол зээл хэлбэрээр тэгтээ хүүгүү тэгээд бүр сүл ажилд орсон хойно их баг багаар ингэ төлөөд явдаг. Бас нэг тийм баффог гэж ойлголт байдаг шүү. Энэ бол яг миний ажилтай шууд хамаатай биш. Тэгтэл бид нэр хүүхдүүдийнхээ одоо боловсролын тухай, ирээдүйн тухай ярьж байгаа болохоор энийг та нар бас судлаарай. Авах боломжтой, авах эрхтэй хүмүүс та нарын дотор бас зөндөө байгаа байх гэж би бодож байна. За тэгээ буцаад өөрсдөө нөгөө санхүүгийнхаа өсөл зорилго руу орё. Гэхдээ энэ өсөл зорилго гэдэг үг маань бас нэг хамтарч яваад байдаг мөртлөө яг хэрэг дээр хоёр ондоо юм байна. Тэрийг бас тэр болгон бас одоо ухаардаггүй ч юм тийм ээ. Өсөл бол яг зүгээр сайхан өсөл. Одоо яа би баян болёо ч гэдэг өсөл одоо би нэг гоё машинтай болёо, байр суурьтай болёо гэж зүгээр хүсэл тийм ээ. А энэ хүсэл өөрөө биелэхгүй. Энийг одоо яг чихэн би өөрөө зорилго болгоод тэгэхээр чи илүү тодорхой болно. За энэ зорилгоо биелүүлэхэд тулд надад ямар хугацааны цаг хэрэгтэй, би ямар шат дараалтайгаар юу хийх ёстой ингээд илүү тодорхой болохоор энэ биелэх боломж нь хамаагүй ихсээд явчихдаг. Тийм учраас энэ бол миний одоо бидний энэ ярьж байгаа юмуд бол нэг талтай хүсэл боловч яг тодорхой энээсээ нэг 3-ыг ч юм уу гэдэг сонгоод яг зорилго болгоод хийх юм бол илүү тодорхой үдүүтэй биелэх магадлал их өндөр шүү гэж би бас зүгээр хажуугаар нэмж саналаа хэлье. За тэгээд энэ хоёр хөгшин байна. Насны намаар гадаа ирэхэд насны намаар гадаа ирэх гэдэг сайхан дуу байгаа. Миний хоолой урдтай авчлага байна. Шал тийм байна. За ямар ч байсан энэ насны намаар гадаа ирэхэд сандрахгүй, санаа зовхгүй байхын тулд эртнээс хэдүүл яах вэ гэдэг дээр одоо зөвлөдөж болж байна. Дундуур бас хүн хөдөлмөрийн чадвар алдах гэдэг ойлголт байна. Яг хүн болгон тохиолддог сайн байна. Гэхдээ нөгөө гай газар дороос гахаан болон дотроос гэдэг тийм гэтэл салж шуурах шиг шуураад ороод ирэхэд бид нэр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр хөдөлмөрийн чадвар өгөө болохоос яаж өөрийгөө хамгаалах вэ гэдэг бас сэдв рүү явж байна. За тэгээ яг мэдээж эд хөрөнгө хамгаалах. Эд хөрөнгө өчигдөр одоо баяшин цав үнэтэй цайтай байх аргагүй шүү дээ. Гэрт байгаа зурагчсан эд хөрөнгө, гадаа машинтай бол бүр сайн дахиад нэг эд хөрөнгө, гар утасчихсан эд хөрөнгө. Энэ юмнуудыг чинь одоо бас ослоос хагарч эвдрэх, унах, хулгайд алдах, одоо гар төмөрт хамрагдах яадаг. Тэр бүх юмнаас хамгаалахад яаж болох юм бэ гэдэг талаар бид нар ярьж болно тийм ээ. Яг л хүн ер нь өөрийнхөө байгаа аж түвшингөөс доошоо буухад дургу тэрнтэй тасч чаддаггүй. Дээшээ ахих тул дуртай доошоо буух дургу. Тэгэхээр гинт одоо ямар нэг ослоос болоод эрсдлээс болоод энэ түвшингээ алдчих аюул тулгарх юм бол энээсээ буцааж яад нөгөө түвшинд очих бай. Гад гараад гэр орон шатчих бол одоо буцааж яаж юмнууд олж авах вэ? Юм хулгайд алдчих юм яаж тэрийг буцааж авах вэ гэдэг юм дээр энэ талаар яригдж байгаа. За тэгэхээр нэг дахиад нэг жоохон доошлуулъя сарнаа. Хувийн орон байр байшин гэж энэ сэдв байна тийм ээ. Ер нь байр байх уу, байшин байх уу энийгээ ер нь биднээс яаж эртнээс босгох юм бэ? Ипотекийн зээл гэж Монголоор бид нэр ярьдаг. Энийг одоо яаж яг бол Германд ипотекийн зээлийн хүүг их бага байдаг. За тэгээд мэдээж өөрөө явандаа тэтгүүлсэн оногчсон байрын түрээс зөвлөхгүй амьдрал гэдэг бол маш чухал сэдв. За энэ дээр яаж болох юм бэ гэдгийг зөвлөдөж болно. Мэдээж эрүүл мэнд асаргаа одоо энд ажил төрөлд ирж байгаа хүмүүс бүгдээрээ эрүүл мэндийн асаргааны даатгалтай байгаа. Гэхдээ энийг одоо яаж сайжруулж болох вэ? Даатгалын компаниуд бас олон байна. Хоорондоо өсөлтөд үзүүлэлт дээр бас янз янз байна. Хувийн байна, улсын байна. Тэгэхээр энийг бас хараад одоо миний байгаа зөв байна уу, буруу байна уу? Энийг би яаж сайжруулах вэ? Эсвэл шимтгэлийг яаж багасгах вэ гэдэг юм уу? Энэ дээр бас сэдвүүлээ зөвлөдөж болно. За тэгээд дээр нь яг одоо хүн болгон бас л дотор бодож явдаг сэдвийг яаж яг жинхэнэ хөрөнгөтэй болох вэ? Тийм ээ? Тэгэхээр энэ хөрөнгөтэй болохын тулд юу хийх ёстой юм? Энэ хөрөнгнөөс дараа ашгаа яаж хүртэх? Энэ чинь бас нэг жоохон давхар ойлголт явж байгаа. Яг хөрөнгө бол хөрөнгө гэдээ байж байна. Одоо байрсаа үл хөдлөгч хөрөнгө гэж болно, хөдлөгч хөрөнгө нь юу ч байж байна. Гэхдээ энэ хөрөнгөний чинь яг буцаад хэрэглэх гэхээр бас нэг одоо байшин гэж ямар шууд ингээд мөнгө болгож болохгүй шүү дээ. чинь яг зүгээр ингээнээр явах. Тэгэхээр энэ хөрөнгөөс одоо яг яаж ашгаа хүртэх вэ? Би яг сар болгоо энэс авч хэрэглэх үү гэдэг бол бас нэг тустай ойлголт байна. Тэгэхээр энэ тал дээр бас бодох хэрэгтэй болдог. За тэгээд яг мэдээж орлого дээрээ одоо нэмэлтээр ямар орлого боломж байна гэж за тэр бол бас болгоно боддог сэдв баг. За тэгээд дахиад нэг жоохон явахаар энэ манай зорилго
санаа хүсэл маань ойлгомжтой болгохаараа илүү тэр доотлол бүх төрлийн зээл гэж мэдээж энэ одоо зээл тэгвэл яаж авч болох вэ? Машины зээл байж байгаа, үйл хөдлөлийн зээл байж байгаа. Гэхдээ хүний амьдрал янз бүр хэрэглээний зээл ч юм уу тийм. Тэгэхээр ер нь зээл яаж авч болох вэ гэдэг талаар бас зөвлөж байна. За тэгэхээр ер нь ингээд дүгнэлт хэлэхэд хүнд бол хүүхдийнхээ ирээдүйтэй холбоотой, өөрийнхөө ирээдүйтэй холбоотой, өмч хөрөнгөтэйгээ холбоотой, эрүүл мэндтэйгээ холбоотой, ажлын чадвартай холбоотой гэдэг ингээд юм янз янзын сэдвүүд, янз янзын зорилгоо энэ дотроос та нар маань дараа нь 50 подкастаар дахиж давтаж үзээд яг өөртөө нэг дүгнэлт хийгээд үзээд эсвэл өөрөөсөө асуугаад үзээрэй. Энэ олон зорилго хүсэл дотроос яг надад өнөөдөр юу нь аль нь чухал байна. Тэгээд нэг 2 юм уу 3 зорилго та нар тодорхойлоод тэгээд тэрнийхээ дагуу ажиллаад явах юм бол илүү үр дүнтэй бодит болох боломжтой шүү. Тэгээд энэ дээрээ зөвлөгөө хэрэгтэй байх юм бол надтай бас зөвлөж болно шүү гэж хэлье. За. Хүсэл зорилгын хувьд бол ийм байна. За одоо тэг өнөөдрийнхөө нөгөө түрүүний подкастын үргэлжлэл тэн дээр бид нэг сүүлийнх нь хэсэгт амласан байгаа. Яг л нэгдүгээр дээр насан туршсан хүмүүс одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Эсвэл одоо бүр тэтгэврийн насандаа нэлээд ойртсон хүмүүс яах вэ гэдэг талаар ярьсан. Одоо өнөөдөр бол өнөөдөр подкастн дээр хүүхэд байгсан яг юу гэсэн гэдэг талаар ярья гэж өмнөх подкастн дээр амласан. Одоо тэр амлалтаа биелүүлээ. За тэгэхээр энэ дээр бол энэ миний ирээдүй гэдэг манай хамтлагч компани хувьд ийм бүтээгдэхүүн байдаг. Миний ирээдүй гэж нэртэй. Мань Zukunftsplan гэдэг маань. За энэ дээр юу байна вэ гэхээр энэ хөөрхөн хүүхдийн тоглоомоор бас ингээд төсөлсөн байна л да. Энэ дээр гарсангүй энэ техникийн юу болоо уучлаарай. Гэхдээ яг би тайлбарлаад хэлчихье. Эхний энэ яг вагоны одоо цууны толгойн дээр бол хадгаламж хоримтлал гэсэн юм шиг байна. Тэгээ одоо сайхан харагдчихэ. За хоримтлал гэдэг дээр бол мэдээж одоо хамгийн гол хүүхдээ бид нар яаж хоримтлал өсгөх вэ гэдэг нэг сэдв байна. За тэгээд дээр нь нэмэлтээр энэ хажуугаар нь жижигхэн вагон болоод явцсан. Хөгжлийн бэрхшээлтэй болчих юм бол хүүхд маань яах вэ? Тэгвэл тэнд нь яаж бид тэтгэмжид хамрагдаж болох вэ? Хөдөлмөрийн чадвараа алдчихвал яаж одоо тэтгэмж авч болох вэ? Гэт ийм юмуд байна. Тэгэхдээ энэ бол одоо бидний хүсэл яг бидний зорилго байж болно. Тэгэхдээ энэ дээр мэдээж сар болгон хөрөнгө оруулах хэрэгтэй. Гэтэл хөрөнгө оруулах хэрэгтэй, шимтгэл төлөх хэрэгтэй. Аав ээж хоёр маань ч юм уу, аав ээжийн нэг нь ч юм уу, одоо өвөө өвөө ч юм уу. Гэнт хөдөлмөрийн чадвар дээр шимтгэлөө төлөх чадваргүй болчих болно тийм ээ. Одоо хэдийгээр бид нар сарын нэг 52-оор жишээлж ярьж байгаа ч гэсэн тэрийг ч төлж чадахгүй боломж байдал амьдрал үүсч болно шүү дээ. Юу ч болж байгаа. Тийм бол энэ хүн маань өөрөө тэр цаашаа шимтгэлөө төлөөд явах боломжийг бас даатгалаар хамгаалж болдог. Нэг ёсондоо аав ээж эмээ өвөөгийн тэр хүн маань хөдөлмөрийн чадваргүй бол дахид тэгвэл энийгээ бид нар дотор давхар даатгалаа. Нэг өснөө давхар даатгах байхгүй. Хүүхдийн ирээдүйг даатгахаас гадна өөрсдийнхөө төлбөрийн чадварыг бас давхар даатгах гэж байгаа гэсэн үг дээ. Ингээд ийм боломжууд байдгаа гэдээ харуулж байгаа. За тэрэн дотроос хамгийн түрүүнд хоримтлал. Яг нь би муу амлаж байгаа юм биш. Гэхдээ энэ эрсдлүүд амьдрал тохиолдож болно, тохиолдохгүй байж болно. Тэгэхээр энэ бол нэг жоохон тийм тусдаа жижиг сэдв болоод гол нь хоримтлал үүсгэх. Энэ бол бодиттой тийм. Ерөөсөө багаас хүүхд хоримтлал үүсгээд тэгээ том болсоо нэг хүүхд мөрөөр ирэл. Энэ бол яг бодиттой амьдрал заавал байх асуудал. Тийм учраас энэ дээрээ нэг жоохон тогтож ярья. За дараагийнхтай. За тийм хоримтлалын тухай яриагээд одоо ярьсан. Энэ бол зүгээр нэг жишээ тийм ээ. Энэ юу харуулж байгаа вэ гэхээр ерөөсөө хүүхдийг төрхөөс авахуулаад сарын би дотоод нь бичсэн одоо харуулсан байгаа тийм. Сардаа ерөөсөө нэг 52-ны хоримтлал гэж бодё. Одоогийн тэгээд Германы хөдөлмөрийн хуулийн дагуу хүн 67 наснда тэтгэврт гарна. Тэгэхээр нэг настайгаас эхлээд 67 нас хүртэл сарын 52-оор хоримтлал үүсгэж явхад энэ яаж өсөх вэ гэдэг харагдчихэв тийм ээ. За тэгэхээр энэ нөгөө санаа маань хамгийн түрүүнд хэлсэн хугацаа чухал байдаг. Эрт эхлэх тусмаа ашиг өндөр гарна гэж. Энэ дэр бол яг ингээд тоон жишээгээр харагдчихэв л да тийм. Тим гэж хүүхдийг нэг настай нэг хэлсэн байна. Тэгэхээр Клара болохоор 6 настай нь, Паулиг болохоор бүр 12 настай нэг хэлсэн байна. Адилхан 52-оор хэлж байгаа. Гэтэл эцсийн дундаа нөгөө 3 хүүхэд төлөвлөлтөөр гарахад 110 мянган евроны зөрүүтэйгээр хоримтлал үүссэн байна шүү дээ. Энэ бол яг одоо бодиттой яг ингэнэ гэсэн үг биш. Ерөөсөө санхүүгийн бүтээгдэхүүн бол ийм боломжтой гэдгийг хэлдэг. Тэгээд дараа нь хүүхдийн боломжийн нөхцлүүд нь бүрдээд бүх хугацаанд ингэж явах юм бол ийм болох боломж бий шүү л гэдэг зүгээр жишээ байгаа. Яг тухайн хүүхдийн тухайн гэрийн айл гэрийн хувьд янз янз байна. Тэгээд тэрийг бол тухайн үед шийдээд явах хэрэгтэй. Гэрээгээр зохицуулаад зүгээр ер нь хамгийн боломжит байдлаар бол ийм байна гэдэг. Тэгээд нэг насайд нь төрөнгүүд нь эхлээд гэх юм бол
486 мянган евро хоригдлогдсон байх нь гэтэл сургуульд орсон бүр дунд ангид орохын бага ангид орохын 6 настай гэх юм бол 350 мянга 349 350 мянга бүр дунд ангид 12 настай гэх юм бол 233 баг нэг настай нь эхэлсэн дунд ангид эхэлсэн хоёрын хооронд бүр тал 50% зүйтэй харагдаж штэ. Тэр 50% жишээн дээр бол 200 мянга евро. Тэгэхээр энэ юусе битэрийн хэлэх гэж санаа бол боломжоор эрт эхлээрэй л гэдэг санаа юусе. Энэ зургаас бидний тусгаж авах санаа бол аль болохоор эрт эхлэх юм бол хүүхдэд маань их үлдэлт байна шүү. Яг л бид нар өмнөх нэгдүгээр подкастт хэлсэн хүүгийн гэдээ явдаг учраас зүгээр нэг удаагийн биш удах тусмал давхар өсөж явдаг. Зарчмын өсөж хэдэг байгаа. За дараагийнх дээр тэгээд яг мөнгөөс хөвдлүүллаа. Тэгтээ хоримтынхаа үр дүнгийн хязээ үзэх юм гэж хүн бас асууж байна. Тэгээ өнөө хүүхдээ одоо төрсэн хүүхдээ тэтгэврт гаргахад нь тэр хоримтлын үр дүнгийг үзэх юм гэдэг бол бас их нэг бодлоо айгүй хол сонсож байгаа байхгүй. Зарим хүний хувьд бол бараг л хязээж үр дүнгийг үзсэн юм байна гэж. Гэтэл тийм бас биш ээ. Энд бас боломж байдаг. Энэ хоримтлаасаа дундаас нь одоо нийтдээ 7 удаа мөнгө авах боломжтой. Тэрийг анханасаа гэрээгээр зохицуулаад явна. Ямар үйл явдууд одоо зөв энэ бол жишээ л дээ. Ямар үйл явдууд дээр одоо хүн дундаас мөнгө авч болох вэ гэх юм бол хамгийн түрүү хүүхд маань сургуульд орлоо. За тэгвэл энд мөнгө хэрэгтэй болж болох юм тийм ээ. За дараа нь насан туршийн үед жолооны курс орноо. За энэ Германд бол ер нь саяхан хүртэл яригадаад байна. Нэг удаа даваар 3-4 мянган евроны зардалтай болж байна гэдэг. За энэ дээр одоо яг эхний шалгалтаараа тэнцэхэд 3000 за бууж байгаа шүү дээ тий. Тэрнээсээ цааш ундаг ч юм өөрхий тэгээд яг унвал тэгээд нэлээд. Тэгэхээр энэ дээр бол яаж ч мөнгө хэрэг болдог. За тэгээд дараа нь мэрэгжил биш даа сургууль орж ч юм уу мэрэгжлийн босоор ч юм уу яадаг чинь тэнд чинь бас л мэдээж мөнгө хэрэгтэй болно. Улсын сургуульд орсон ч мөнгө хэрэгтэй, төлбөртэй хувийн сургуульд ороод бүрч хэрэгтэй. За тэгээд сургууль солиод төгслөө ажилд орлоо. Тэнд бас мэдээж айгүй нүүх сух болно. Одоо аав ээжийн амьдарч хотод биш өөр хотод амьдрах болно. Тэр чинь дахиад мөнгө хэрэгтэй болно. За тэгэл сайхан амьдрал цааш өрнөд хүнтэй танилцаад хором найраа хийлээ. Мэдээж үнэтэй болно. За тэгээ хором найраа хийлээ. Айгүй хүүхдтэй ч болд юм уу? Тустай байранд гараад байр хэрэгтэй болно. Өөр юм байр. Тэгээ зүгээр нэг түрээсээ биш. Өөр юм байр. Гэх мэт нэг хүний амьдралд мөнгө хэрэгтэй болох зөндөө алхмууд байна. Тэр болгонд нь нийтдээ 7 удаа нөгөө хоригдлаас авч болно. Авахгүй ч гэж болно. Тэгвэл мэдээж илүү сайхан өсөөл явна. Гэхдээ авах боломж нь бас байгаа. За нэг юм байна. За тэгээд хүн бодноо. Тийм юм сайхан юм байна. Эрт эхлэх хэрэгтэй байна. Ингээд ийм боломжууд байдгийн байна. Гэтэл би одоо юугаар хоригдл үүсгэх вэ гэж ихэнх хүн боддог. Тэгээ надад тийм ерөн хоригдл үүсгэх боломж байгаа билүү гэдэг. Заавал одоо нэгтэй өндөр цалинтай болоод тэрнээсээ одоо хэдэн зугаар ингээд авах юм ерөөсөө биш тийм ээ. Ерөөсөө хоригдлыг бол багаар эхэлж болно гол нь эрт эхэл тогтмол хоригдл бол гэдэг л зарчим байна. Тэгээд энэ Германы одоо ажил хөдөлмөр эхлээд Германы хүүхдийн мөнгө киндер гэдэг авч байгаа хүмүүс бас бидний дотор зөндөл байгаа гэж бодож байна. Тэгэхээр энээсээ тэр Герман улсын засгаас өгж байгаа 250 евроны 5.1 сарда 50-аар эхлэх ерөөсөө бүр хангалттай авах. Түрүүн жишээн дээр харсаж бид 50-аар багтал болж байна. Тэгээд чинь Германы үүнтэй киндер гэдэг бүр киндер гэдэг томор бичсэн байна л дээ. Ерөөсөө энэ чинь хүүхд чинь зориулсан мөнгө шүү. Хүүхд чинь өнөө маргаштай биш бас ирээдүйд нь давхар бодоорой гэж өгж байгаа мөнгө шүү гэж тийм ээ. Тэгэхээр мэдээж хүүхдээ хооллож гин хувцалж гин одоо яадаг зардал өнөөдөр гарч байгаа. Энд мэдээж энэ мөнгийг зарцуулж байгаа. Гэхдээ ирээдүйд нь зориулаад бас жоохон нэг хэсэг нь зарцуулаад ер нь илүү сайн шүү. Хүүхд маань бас дараа нь илүү хэрэгтэй шүү гэдгийг эцэгчүүд өвөө маань бас бодоорой. Тэгээд ер нь энэ хүүхдэд зориулж байгаа мөнгийг бол заримдаа айгуул нууцгүй хэлэхэд аав ээжүүд өөрсдөө юм чиргэлж байгаа тохиолдол айгуул байгаа л баг. Тэгж болохгүй шүү. Болж өгвөл хүүхдэд зориулаарай. Яагаад гэвэл Германы засгийн газар хүүхдийн мөнгө гэж Монголын засгийн газар сус өгч 100 мянган төгрөг гэдэг ч одоо нэг 30 евро ч юм уу тийм ээ. Гэхдээ энэ мөнгийг авсан аваагүй бид нар юу хүүхдтэй болоод тэгээд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэл явдаг. Яг мөнгө орж ирж байгаа сайн байна. Тэгвэл нэгэнт ингээд одоо нэг өстө баг зүгээр орж ирж байгаа мөнгөний тэгвэл нэг хэсгийг хүүхдийнхээ ирээдүйд нь бас зориулаарай гэж би танд хэлэндээ. Тэгвэл байна. Уучлаарай. Самтгасгүй. За тэгээд дээр нь бас манайхаар үйлчлүүлээд одоо манайх бол жишээ нь Deutsche Bankтай ингэж хамтарч ажилладаг олон банктай хамтардаг. Тэрний нэг нь Deutsche Bank. За тэгээд Deutsche Bank-ны ингэж манайхаа дамжуулаад үйлчлүүлж болох юм бол сарын хураамж гэдэг угаасаа банк болгонд баг авдаг. Дунджаа нэг 10 евро авдаг. Тийм үү? Тэгэхээр Deutsche Bank-ын манайхаа дамжуулаад Deutsche Bank-ыг үйлчлүүлж болчих юм бол тэр 12 евро хэмжиж байгаа. Тэгэхээр нөгөө бас нэг сарда 12 евро гараад явчихна.
10 ч 10 дахьгүй. Мэдээж 50 хажууд 10 бол бага. Гэхдээ ургуу хоосны хажууд бас ч гэж 10. Тэгэл ерөөс ингээд 10 10 дахьгүй 50 50 дахьгүй энүүгээрэл хэдүүлээ сайхан сар болгон тогтмол тэгээ удаан хугацаанд хоригдол үүсэх юм бол бүгд чинь эргээд өстой насаараа баярлаа шүү гэдэг. За тэгээ яг бас нэг зүгээр нэг тийм нэмэлт үйлчлэг байгаа юм л да. Энэ манайх бас цахилгааны эрчим хүч эсвэл одоо байгалийн хий газны бас энэ харьцуултыг бид нар бас илүү хямд хаана байна гэдгийг бас одоо зөвлөж өгдөг. Тэгэхээр энэ дундаас ч гэсэн бас мөнгө хэмнэгдэх боломж гарч магадгүй шүү. Тэгэхээр бас та нар хүссэн бол одоо тандаа одоо хэрэгжилж байгаа энэ эрчим хүчнийхээ зардал чинь манайхаа дамжиж өөр газар гэрээ хийх юм бол бас хэмнэлт дунд гарах боломж байж магадгүй шүү. Тэр тал дээр надаас бас зөвлөгөө авч болно гэж хэлье. Тэгээд ерөөсөө заавал баян болоод нэг мөнгөтэй усаа дараа хуримтлуулаад байх биш. Ерөөс өдөр тутмын амьдралаас хуримтлуулах одоо зөв жишээлээд ярихад энэ уран янзын боломж байна л гэж би та бүхэндээ санаа өгч байгаа юм. За дараагийн. За тэгээ яг уу сарнаа маань түрүү хэлсэн тийм ээ. Хүүхдийн тухай хүүхдтэй хуримтлал үүсэх тухай одоо ийм зүгээр товчхон ярихад бид нар мэдээж одоо нэг подкаст нэг бүх юм дэлгэрүүлэх боломжгүй. Тэр бол дараа нь зөвлөлдөж ярьж болно. А насанд хүрсэн хүмүүс маань өөр ямар боломж байна гэдэг талаар бид нар өмнөх подкастн дээр ярьсан. Юу ярьсан бэлээ сарнаа санаж байна уу? Одоо нэг шалгалт авнаа сарнаагаас. Өмнө хэдүүлээ Хоёлаа нөгөө нэг юу ярьсан шүү дээ. Төр хоримтлуулах боломжгүй болж одоо түртээ нэлээд дөгцсөн хүмүүс ямар боломж байна гэдэг нэг ярьсан тийм ээ. Тий. Тэр юу байсан бэлээ? Нөгөө нэг нас барах. Нас Яг барсан үед гарах зардлыг эхнээс нь хоримтлуулах. Тэгээд тийм байсан. тэр нь нэр нь тийм боловч гэсэн яг үнэндээ 30 евро ч юм уу бас нэг 40 50 евро төлж байгаа л сүлд нь бөө мөнгө авчих боломжтой юм байна л гэж харсан. Нагаа гэдэг байсан. Яг зөв. Тэгэхдээ энэ бол харьцангуй нөгөө баг хэмжээний мөнгө. Нэг яг хэдэж байж болно то. Тэгэхдээ 15,000 хүртэл юу нэг боломжийн тийм эрүүл мэндийн байдлаас хамаарахгүйгээр гэрээ хийж болдог. Тэгэхээр 15,000 евро ч мөнгө шүү дээ. Бас мөнгө тий. А гэтэл одоо өнөөдөр яг зөв. Өнөөдөр зөв миний санал болгох гэж байгаа нэг юм бол энэ амь насны даатгал гэдэг ойлголт байна. Тийм үү? Энэ бол нөгөө илүү том хэмжээний мөнгө энэ нэг хөрвүүлж одоо болдог. Онцлогтой. Нэг 15,000-аас 100,000. Айгүй их хүмүүс хийлэг тийм шиг байлаа шүү дээ. Тэг Германд. Тий. Яг зөв. А энэ дотор бас хоёр жоох ялгаатай. Би яг нь германаар бичсэн байна. Capital Levels version гэдэг маань та нар мэдж байгаа амь насны даатгал тийм ээ. Тэр нь капитал гэдэг одоо капитал хөрөнгө хуримтлуулах зорилготой даатгал байна. Эсвэл риско буюу эрсдлээс хамгаалах гэдэг энэ бас дотроо жоох ялгаатай. Капитал нь болохоор одоо хэдүүд энэ ялгааг нь харъя л та тийм ээ. Амь насны даатгалтай хуримтлал гэж үг дээр нэмээд энэ бол хуримтлал тийм ээ. А нөгөөх нь зүгээр амь насны эрсдлийн даатгал. Даатгал хуримтлал хоёроо хэдүүлээ ялгаж байгаа шүү дээ. Түрүүний удаад ярьж байсан тийм ээ. Даатгал бол яг эрсдлээс хамгаалаад ингээд баг багаар шимтгэл төлөөд явдаг. Эрсд учрахгүй бол яг тэр одоо шимтгэлээ нэг гэсэндээ алдаад өнгөрч байгаа. А хуримтлал бол мэдээж санаар мэдж байгаа. Яг чинь хуримтлагдаад алдагдахгүй байгаад өсөд яваад байдаг. За тэгэхээр нэг ялгаа. Хоёр дахь ялгаа нь юу гэх юм бол гэрээнийхээ хугацаанд дотор нас барах юм бол энийг бол ихтэй олон жилээр гэрээ хийн штэ тэр чинь яг боломж ороод заавал биш гэхдээ ер нь бол ихэвчлэн олон жилээр хийдэг. Энийг дундчаар хэдэн жил хийдэг энэ гэрээ? Яг ер нь эрд эхлүүлсэн. Дундчаар тэд гэсэн байхгүй тийм ээ. Ер нь бол одоо би энэ нас барчиж магадгүй тэгээс ер нь германууд бол одоо жишээ нь юу гэдэг ажилд ороод одоо өөрийн нөгөө цалинд ордохтой болсон үеэс эхлээл тэтгэврүүд гарах хүртэл энэ жишээлүүд хийдэг л дээ. Тий. За тэгэхээр энэ дээр бол энэ гэрээнийхээ хугацаанд дотор нас барчвал мэдээж тэр нөгөө тохирсон мөнгө одоо эдчүүдийн 100,000-аа авна. Энэ хөрөнгө хуримтлуулахын дараа нь бол сайхан наслаад аз болоод нас барахгүй сайхан амьдраад гэрээний хугацаа дуусах юм бол нөгөө өвдөлсөн мөнгө авдаг тийм ээ. Энэ эрсдлэх гэдэг нь бол авахгүй. Тэр бол тэгээд нөгөө даатгал хуримтлалж даатгал учраас тэгээд цаашаа өнгөрж байгаа. Гэхдээ доор нь бичсэн байна та нар харж байгаа. Гурав том ялгаа болохоор энэ хуримтлал үүсгэх юм бол хуримтлал үүсгэж байгаа учраас сарын шимтгэл өндөр байдаг. Нэлээд өндөр. Нөгөөх нь бол зөвхөн тэр эрсдлээс хамгаалж байгаа учраас сарын шимтгэл бага байдаг. Энүүгээр ялгаатай. Тэгэхээр энэ сүүлийн үед бол өөр санхүүгийн бүтээгдэхүүнүүд гарсан учраас энэ эхний хэсэг нь хөрөнгө хуримтлуулдаг амь насны даатгал хүмүүсүүд үндсэндээ хийхээ болсон буюу одоо даатгалтай компаниуд тэрийг санал болгох байсан. Яг л дээрээс илүү ашигтай бүтээгдэхүүнүүд байгаа. Гэхдээ энэ эрсдлийн даатгал нөгөө нас баралтын даатгал хоёр бол одоо үндсэндээ үлдэж шүү дээ. Тэгэхээр энэ хоёр нь бол хөрөнгөний хэмжээгээр ялгаатай. Өнөөдөр энэ бол одоо яг 100,000-аар даатгалахад нөгөө нас баралтынхаа зүгээр 10,000-аар ч юм уу даатгахад бараг 10 дахин үнийн зөрүүтэй. Одоо нөгөө гэрээний дүнгийн зөрүүтэй. Тэрийгээ дагаад шимтгэл нь бас ондоо байна тийм ээ. Зүгээр ер нь бол энэ сэдвийг би зангидаад хэлэхэд бол хүн
ар гэрийнхтэйгээ бодоод энэ даатгалууд хэлж яхах зүг. Тэгээд эцсийн дүндээ үнийн дүн одоо гэрээний дүн 10,000 байх уу 100,000 байх уу гэдгээс нэг шийдвэр гаргаж болно. Эсвэл би өнөөдөр сард хэдийг би эндээ одоо гаргаж чадхаар байна вэ? 10 байна уу, 50 байна уу, 100 байна уу гэдгээс хамаарна. Тэгэхээр энийгээ бас бодоод тэгээд дахиад зөвлөлтөд шийдвэр гаргаж болно. За дараагийнх. Энэний одоо ашиг тус нь яг юу гэдэг та сая ярьлаа шүү дээ. Одоо ямар нэг юм болоод эрт хорвоогоос явчлаа гэж бодоход үлдсэн арга гэрээ бодох хэрэгтэй гэдэг нэг тийм өгүүлбэр орж ирж шүү дээ. Тэнгуүч энэ одоо яг юу гэсэн үг? Тэгээ ерөөсөө үндсэндээ яг л тэр байгаа юм. Нас барахчаар чинь одоо аль гэрийн орлогыг олж ирдэг гол хүн байлаа гэж бодъё зүгээр жишээлээд тийм ээ. Тэр хүн ч аваа нөхөр хоёулаа ч байж болно хамаагүй шүү хин ч байж болно. Тэр гол хүн маань гинт одоо гай болоод энэ орчлол байхгүй болчиход үлдэж байгаа хүмүүс нь яах вэ? Орлогогүй болчихсон бага орлоготой үлдчихэв. Тэгэхээр тэрнээс өөрийгөө хамгаалж ялангуяа энэ амь насны эрсдлийн даатгал тэр эрсдлээс хамгаалаад 100,000-аар би даатгал хийлгэсэн байвал би нас орчвол манай ард гэрийнхэн 100,000 ирнэ гэдэг санаа тийм ээ. Нөгөө нас оролтыг болохоор яг одоо ядаж тэр 100,000-аа болёо. Надад 10-15 мянгад болно гэх юм бол ядаж тэр оршуулгын зардлаараа нэг ёсонтой тийм. Тэгэхээр би өмнө хэлжсэн нэр нь тийм боловч заавал тэр оршуулгын зардал тэрийг зарцуулах ямар ч шаардлага байхгүй зүгээр одоо эрсдэл үүсгэл тэр мөнгөөр хамгаалах гэсэн үг. Тэгэхээр үнийн дүнгээс ялгаатай тэрийг дагаад сардаа төлөх шимтгэлээс ялгаатай байгаа тийм. Угаасаа энэ амь насны даатгал чинь дараа 100,000 зангаар хийдэм билээ шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр одоо нөгөө өнгөрсөн подкастн дээр ярьсан ч нэг 15,000 бол за үсрээд л нэг 6 сар амьдрах мөнгө оршуулгын зардлыг гаргаад нэг цаана нэг жоох илүү мөнгө. Гэтэл эн чинь болохоор өөрийнхөө гэрийнхнийг ядаж нэг хэдэн жил аятайхан амьдруулчих гэдэг нь шүү дээ. Тий. Яаж иж жагаад нэг хэсэг хугацаанд бас толгойн сайжлах юм бол бас хөрхөн мөнгөтэй тэгээд одоо над чиг ажил хийдгүү байсан хүн бай гэж бодъё л доо. Тэгэн гут чинь шууд за одоо стрессээсээ гараад за одоо уучраа олъё доо. Энэ мөнгөө нэг ийш тийшээ болгоё. Тэгээ би өөрөө нэг ажил олъё. Одоо энэ байр савныхаа түрээсийг төлөё. Одоо энгийн мэнги гэдэг нэг юм санхүүгийн аюулгүй дэрний хугацаа нараа урт байгаа дээ шүү дээ. Тий, яг зөв. Одоо тэг чин нэг дээд сургуульд сураад альсвал дор хаяж нэг авс биелдүн хийгээ. Тэ одоо хамгийн уртан ажилд ордог арга чи бараг авс биелдэггүй шүү дээ, тий. Ажлаа хийлээ сурлаа. Тий. Тэгэл ажлаа хийлээ сурлаа. Гэхдээ амар завгүй. Гэхдээ 2 жилийн дараа сургуулаа төгсөөр арай өндөр цалинтай болно. Тэнгуүч тэр хэсгийнх нь одоо зардлуудтай одоо санаа зовхгүйгээр за би энийг ингээ хийчих дараа нь өөрөө энэ бүх зардлуудаа дагаад явах хэмжээний болчих юм байна. Тий. Одоо дээд сургуульд сурлаа хэд нэг 3-4 жил за яаж ч жаад энэний хавцыг олчих юм байна гэдэг ингээд нэг юм аюулгүй байх хугацааны айгу урт болчихж байгаа. Тий, нэг үлдэж байгаа хүмүүс маань одоо өөрөө ажил төрөөр эрхэлдэг болох ч юм уу ялангуяа өвөр хүүхдүүд нэг бас нэг гарын ганцхан төлөн дөрөнд гэдэг цалинтай залгах хүртэлх тэр хугацааг ядаж ингээд ямар нэг хэмжээ гэдэг чинь бас ингээд хамгаалчихж байгаа юм л да. Тий. Та одоо жишээ нь за гэр бүл гэхгүй бай. Тэнгуү чинь одоо нэг айлын ганц мэд хүүхдүүд идэх штэ тий. Тэг айлын ганц хүүхд ингээл яхарч айгүй өрөвдөлтөө штэ нөгөө арт нь үлдчихэж байгаа аав ээж чинь хэцүү штэ. Тэгэхээр бас л тэр мэлгээ ингээл төрүүлэл бодцсон. Тэгээ эдний би ингээд харахаар ингээл даатгал гэл ярихаар бүр төмөн төрлийн даатгал гэж юм бэл чинь. Ийм даатгал баг байж болт юм уу гэтэл даатгалууд байгаа байхгүй. Йоо за энийг бас даатгах юм уу. Тэгвэл тэгэхгүй бол бас тэгнэ гэдэг баг 2 даатгал 3 даатгалж байгаа шиг. Тэгэхээр энэ яг германчууд ер нь дэлхийд хамгийн их даатгал авдаг хүмүүс гэж ярьдаг. Одоо зарим нь шоолдог, яг шоолж бас болно. Мэдээж яг чиний хэлж байгаа зарим нь жоох утгагүй ч юмнууд бас байгаа юм. Хүн бол хэрэгтэй бас биш шүү дээ, тийм ээ. Тэгтэл нэг амьдралын жижиг одоо нюанс болгоныг ямар нэг байдлаар ингээд хамгаалцсан байгаа байхгүй тийм боломжуудыг. Зүгээр эргээд харахад энэ герман хүмүүс ямар нэг эрсдэл учрахад яагаад өмнөх байдлаа бараг алдахгүй ингээд цааш амьдарч болоод байна. Гэтэл бид нар ч юм одоо Монголд байгаа хүмүүс маань нэг юм одоо зүгээр ингээд их ярьж сүлүүд Монгол нөгөө хавдраар одоо их дэлгэд их дээгүүр явж байна гэх. Тэгээд нэг айлын нэг гэрүүлийн гişэ хавдартай болох юм тэр айлын амьдрал бараг л тэгээд сүрж ш нэг өстой тийм зөвхөн тэр нөгөө эрүүл мэндийн талаас хүмүүс хоорондоо харьцаас гадна санхүүгийн талаараа чинь энэ тариа дэмжлэгээ бүх юм их өндөр зардалтай. Гэтэл эдгээр бол тэхгүй шүү дээ дандаа даатгалтай байгаа учраас. Тэгэхээр энэ бол ерөөсөө уул нь бол хүн ухаарад боломж гаргахыг хүлээхгүй ерөөсөө одоо байгаа юмнаас жоохон ч гэсэн хөндлөлт үүсгэх боломж гаргаад өгнө тийм ээ. Тэгээд энийгээ ингээд өсгөөд явах юм бол дараа нь юм учрахад
одоо нүүр бардан байх юм да. Тэгч бас л хэрэгтэй шүү дээ амьдрал. Тий. Уг нь нэг ийм бүх одоо систем нь ингээд тогтцсон газар амьдарч байгаагийнх сарын нэг 50-100 евро ингээд ирээдүйдээ хөрөнгө оруулж бас аягүй хэрэгтэй юм тий. Би одоо яг тийм л юм бодож байна. Тэгвэл нэг 100 за 100 дотор тий сартаа нэг 100 евро гаргаад яах вэ тий. Жохон бүсээ чангалчин л үз. Бүсээ чангалах жоох илүүдтэй гарч авах нэг удаа болчихно үз. Гэт юм уу. Тэгээд ингээд ирээдүйгөө жоохон шидчихвэл бас аягүй зүгээр юм байна л гэж бодлоо. Тийм. Яг л 50 50-дахгүйгээд би одоо баг хэдгчүүдэйгээ хэлж дээ. Яг хөө тэр чинь үн санаа аваасаа л гэдэг байгаа. Ерөөсө 50 байх хангалттай байхгүй нэг удаа. За тийм байна. За дараагийн утсан дээр. Тэгэхээр энэ сүүлийн үед би эхлээд ярьсан тийм сая энэ тэр амь насны даатгал дотор 2 янз байгаа гэдэг. Хөрөнгө хуримтлуулдаг даатгал зөвхөн эрсдлээс хамгаалдаг даатгал. Тэгэхээр хөрөнгө хуримтлуулдаг даатгалыг сүүлийн үед санд болгохоо болсон. Ягаад гэвэл энэ одоо бас энэс илүү сайн бүтээгдэхүүн гарсан учраас гэдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо зөвхөн тэр эрсдлээс хамгаалдаг даатгал юм. Жижиг даатгал юм. Тэгээд хажуугаар нь тэтгэврийн даатгал юм. Ягаад гэвэл тэтгэврийн даатгал одоо нөгөө зөвхөн улсын ихгүй хувийн даатгалууд гараад ирсэн. Дотор янз янзын бүтээгдэхүүнүүд байгаа. Янз янзын группүүд одоо хүмүүс зориулсан. Дээрээс нь улсын дэмжлэгтэй гэдэг хэдэн рестр гэдэг ярьсан гэх мэт. Тийм учраас эрсдлээс хамгаалдаг даатгал жижиг даатгал хэлгээд хажуугаар нь тэтгэврийн нэмэлт даатгал. Улсын даатгалын хажуугаар нэмэлт даатгал. Энэ хоёрыг хэлэгдсэн байх тул бас нэлээд гайгүй болчдөг. Тэгээд энэний одоо зорилго нь юу гэхээр мэдээж энэ бичсэн арга гэрийнхэнд одоо юм болоход харьцангуй өндөр хэмжээний мөнгө үлдээх боломжтой. Тэгээд яг хуу сайхан наслаад нөгөө ирээд дуусчих юм бол өндөр насны тэтгэвртэй гараад тэтгэврэх боломжтой. Дээр нь нэмэлтээр яг хуу энэ хугацаанд нөгөө хөдөлмөрлж авах хугацаанд хөдөлмөрийн чадвар болчвол яах вэ? Хүнд өвчтнөр дүүл яах вэ тийм ээ? Асаргаанд орвол яг үгүй энийг үл нэмэлтээр бас нэг жоохон мөнгө нэмээд энэ эрсдлүүдээс даваа хамгаалчих болдог. Эдгээр нь бие биетэйгээ нэгдэхээр нөгөө шинтгэл нь бие биенийгээ хөнгөлөөд бас тийм харьцангуй гайгүй гардаг. Тус тустай хийснээс. Тэгээд дээр нь энэ нөгөө миний яг өөрийн зөвлөгөө бол гэр бүлийн хос хамтдаа хийвэл бас сайн байгаа шүү. Ягаад гэвэл хоёр тустай гэрээ хийснээс хамтраад бие биенийхээ эрсдлийг хамгаалаад хийчих юм бол шинтгэл нь бага байдаг. Энэ бас нэг юм сайн талтай. Энийг та нар бас унгааж бодоорой гэж хэлье. Одоо танай компанид чинь маш олон хүн үйлчлүүлэгчүүд юм билээ шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо компанид үйлчлүүлэгч байгаа хүн минийх дээр энэ хүнийг оруулъя гэж хийж болт юм уу нэмэлтээр? Яг уу ямар бүтээгдэхүүн суугаад гэрээ эхэлж байхдаа заавал хамтдаа хийх хэрэгтэй юм уу? Яг уу дараамжаас хийж болно. Гэтэ одоо юуг учиргүй шал ондоо хүнийг бас оруулчих болохгүй л дээ тийм ээ. Энэ бол энэ чинь гэр бүлийн учраас тийм яг эхнэр нөхөр хоёр ерөнхийдөө бие биенийгаа гэж явдаг эсвэл хүүхдүүд байгаа. Ер нь бол тийм яг тэр тухайн гэр бүл рүү зориулсан байдаг. Ер нь яг одоо Монгол хүмүүс ч ондоо илүү гэр бүлийн харьцаа өргөн дотн учраас өвөө эмээгээ ч юм одоо ах дүү нараа ингэ амруулах гэсэн хүсэл байж байна. Гэтэл энэ Европын сэтгэлдээ бол яг тийм биш илүү одоо тийм авчруу сэтгэдэг гэх юм уу тийм нэг хүн бол яг нэг хүн яг л нэг гэрүүгээр ах дүү нар тусдаг гэр бүл гэл ингээд арай жоох өндий болоод явчихдаг учраас энэ бүтээгдэхүүн бас тэрэндээ зориулж ер нь бол яг тухайн нэг гэр бүлд зориулсан юм байдаг. Одоо эн чинь нөгөө ажил хийнгуудаа эхэлчихлээ шүү дээ. 20 дэд ажил хийгээд эхэллээ. Тэнгуудаа төлөө явж яснаа 30-д гаруй хүнтэй суулаа. Тэнгуудаа шууд нэмж болох юм биш үү? Одоо манай гэр юм чинь ингэж нэмчихийгээд. Угаасаа тэр нөгөө амьдралын дараагийн шатанд орохоор хүний боломжийн нэгдүгээр нэмэгдэн, хоёрдугаар бас одоо эрсдэл нь зардал нь ч бас нэмэгдэн тийм тэрэнд нь тохируулаад тэр үнийн дүнгээд өөрчлөлт яваад авах боломжтой байдаг. За тэгээ өнөөдрийн санаагийн маань ихэнд хэлсэн 3 сэдвийн тухай бид нэр ярих гэсэн. Нэгдүгээр нь санхүүгийн боломж, санхүүгийн зорилго, хүсэл ямар байх вэ? Ямар одоо юмуд байж болох вэ гэдэг дээр хэдүүлэнийг харлаа. Дараа нь яг хүүхд насаас эхлээд хүүхдэд ер нь ямар хоригдлыг үүсгэж болох вэ гэдгийг бас товч харлаа. Тэгээд дээр нь насанд хүрсэн ч гэсэн тэр нас баралтын биш бас арай өөр энэ нас баралтын эрсдлээс хамгаалдаг бас нэг юм даатгал байт юм байна. Амь насны эрсдлийн даатгал гэдэг. Тэр нь гол ялгаа нь илүү өндөр үнийн дүнгээр гэдэг байх болдог. Дараа нь үлдэх хүмүүстэй илүү их том хэмжээний өндөр хэмжээний мөнгө үлдээж болох онцлогтой. Ийм 3 зүйлийн талаар ярьлаа. За тэгээд өнөөдөр миний зүгээс одоо та бүхэндээ танилцуулъя, санаа авахыг гэсэн зүйл маань ингээд дуусч байна. Тэгээд энэ ярилцлагаа эцэст бас өөрийнхөө нэг жоохон реклам даах юм тийм ээ. Тэгэхээр түрүүж бас би хэлжсэн. Надаас зөвлөгөө авах юм бол энэ бүх санхүүгийн бүх зөвлөгөөг нэг хүнээс авчиж байгаа шүү. Тэгээд та яг өөрийн гэсэн монгол хэл дээр чинь тань зөвлөдөх өөрийн хувийн зөвлөгчтэй болж байгаа. Тэгээд мэдээж хүссэн үедээ хандаж болно. Нэг удаа хандаж болно. Удаан хугацааны туршид хандаж болно.
гэсэн ийм юм байна. За ингээд үндсэндээ бочлоо да миний хэлье гэсэн зүйл бол. Тэгээ би фейсбુકийг харуулчих. Пүрв эртний сүх гэдэг юм фейсбુકтэйгаа энэгээр нь холбогдоод зөвлөгөө авалбал болох нэ. Тэний бас нэг жижигхэн групп байгаа тийм 1000 гишүүнтэй. Тэр сая нөгөө файлын хамгийн сүүлд явуулсан дээр. Тэрийг бас харуулчих. Яг өмнөх дугаар дээр ярьсан. Тэгэхдээ энэ бас их чухал санаа шүү хүмүүс уучлаарай. Би нэг тийм өглөөд байгаа биш. Яг үнэндээ ерөөсөө санаа чилж гин, би чилж гин, подкаст болгон дээр чилж гин тийм ээ. Эрт эхлэх тусмаа таны ашиг өндөр байна шүү. Ерөөсөө хоригдлын гоц зарчим бол эрт эхэл тогтмол хий. Тогтмол хоригдол ерөөсөө л тийм бол үр дүн өндөр байна. За тэгэл нэг тэр миний ярьсан юм жижигхэн групп байгаа. 1000 гишүүнтэй. Энэ дээр би бас тодорхой бүтээгдэхүүнийг арай илүү монголоор тайлбарлаад бичсэн байдаг. Та нар QR кодыг уншуулад эсвэл энэ нэрээр нь ороод хайхад гараад ирнэ. За баярлалаа. Одоо тэгээ би бас нэг ийм юм асуумаар байгаа байхгүй. Та одоо Германд бас нэлээд удаан амьдарлаа. Мэргэжлэрээ яг энэ чиглэлээр ажиллаж байна. Одоо ингээд Герман хүмүүсийн онцлог, Монгол хүмүүсийн онцлог ялгаа нь яг юунд байна? Яг ямар тал дээр? Санхүүгийн тал дээр чи яаж байна? Одоо би ингээд нөхөртөөгөө ингээд анх танилцж байгаа чинь манай нөхөр би ч санхүүгийн сургууль төгссөн болохоор янз бүрийн тийм санхүүгийн юмнуудыг мэдж байгаа байхгүй. За надыг залуухан багт бол life insurance гэдэг юм байгаагүй. За сүлд магистр төгссөний дараа яг тийм компани орж ирээд эхэлсэн байхгүй. Одоо яг явдаг л бахалтай би сайн мэдэхгүй. Тэгэнгუთ чинь манай нөхөр дөнгөж сургуулаа төгсөөд шууд тийм life insurance дэвс. Би бүр гайхсан шүү дээ. Чи баг хэдтэй юу insurance вэ? Залуугасаа юу гэдэг вэ? Тэгээд дараа нэг юм яриа байжсэн чинь сар болгон би хэдэн еврогоор нөгөө Германы хөрөнгөний бирж хувьцаа авдаг гэж чи би бүр вау эдгээр чинь шалгандаа юм байна гэ. Тэгээд би бодохдоо эдгээр нөгөө одоо массаараа тэрийн толгойд нь суулгачд юм байна даа л гэж утсаахгүй. Одоо тэгэхээр дундаж монгол хүн чинь би өөрөөрөө л жишээ авахаар ууг нь би чи яг тэр дунд нь ингээл хичээл намын үзэл тэгсэн мөртлөө өөрөө баг үйл хийгээгүй. Гэтэл эдгээр чинь тийм мэрэгжилтэй биш мөртлөө аль үжээ ингээ үйлдэл хийгээд тэр нь ингээ зүгээр юм нормалны энгийн зүйл байгаа байхгүй. Одоо санхүүгийн одоо соёл гэх юм уу альсэл ирээдүгээс их айдаг эрсдлээ тооцдог гэж ярих юм уу одоо юу гэж ярих юм. Тийм яг нөгөө юмыг их улс хууртай харж ханддаг. Тэгээд дээрээс алсаа илүү их боддог юм шиг байгаа монгол хүмүүсийн бодлоо. Тийм бид нар яг ихэвчлэн одоо өнөөдрөөр амьдардаг. Тэгээд тийм сэтгэлийн хөөрлөөрөө байдаг. Яг дээр бас жоо мэдээлэл багтаа байна л да. Тэгээд яг чиний хэлж байгаа нөгөө үед амьдсаад ийм ойлголт байхгүй байж. Одоо бид нар малчин одоо яг бид нар малчин хүний нүүдлийн амьдралаас салаад бас 100 гаруй жил болчихжээ л да нэг өстө. Тэгээд чи Улаанбаатарын орчин суугчдыг бодох юм. Гэхдээ тэр нөгөө сэтгүүл дотор нөгөө хуучин хүмүүс байгаад байдаг. Тэр малчин бол одоо малын сайхан өсөд байж байгаа одоо тэгэл болоод тэр актрийн үдээгээ гарч шаардлагч байсангүй боломжч байсан гэдэг чинь нүүц шууд яваад ахаар ч бас эзэн шүү дээ тэр чинь. Гэтэл энэ суур амьдралтай хүмүүс чинь бол шал ондоо тэрийг эртнээс бодоод явчих чинь. Энэ дээр нь одоо бид нар бас санаа аваад ялангуяа одоо энэ Европт амьдарч байгаа, Германд амьдарч байгаа тэгээ ялангуяа хүүхдүүд нь ажилтны нар нь энд амьдарч магадгүй тийм айлууд бол зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс бол ялангуяа эртнээс ингээд санаа аваад энэ дээр баг багаар юм ийгээд явхад бол Германдаас дутхгүй илүү гарнаас дутхгүй байх боломжтой. Яг бол боломжийн яг чиний хэлж байгаа систем нь улс нь ингээд бүдүүлээд өгсөн байх тийм үү? Бүтээгдэхүүнүүд нь байна. Бас цалингаасаа ингээд идэвхжлэх бас боломж нь бас байна. Тэгэхээр энэ яг германуудын жишээгээр ингээд явхад бол ерөөсөө цаана борлогоос наан уух гэмтийн боломжууд байгаа. Гол ялгаа нь энэ сэтгхүйдээ байх шиг. Би бас ингээд сүүлийн үед монголчуудаа нэлээд ажиллаад монголчуудаа надаас ялангуяа залуу хүмүүсийн асууж байгаа надад хандж байгаа байдлыг харахад бол ирээдүгөө тодорхой байх шиг байна. Моцож магадгүй ч гэдэг юм одоо яадаг чинь тэрийг нөгөө төлөвлөөгүй алхансаа. Тэгэхээр ингээд тийм тэтгүүр эдэт тийм бол одоо сагалах байх шиг. Гэтэл бол ер нь бол тэтгүүрээ бэлдсэн чинь заавал одоо Германд авах гэсэн багт төлөвлөд явж байгаа дараа хааж очсон тэрийг авч болно шүү дээ. Заавал Германд амьдрах хамаагүй тийм ээ. Тэгэхээр ерөөсөө ийм боломжууд байгаа шүү. Миний ирээдүйн юм чинь одоо би боломжтой байгаа дээрээ хөдлөө үсгье гэдэг. Энэ санаагаа бас давхар суулгаж ирэх хэрэгтэй байдал гэж би ойлгосон. Тэгэхгүй зөвхөн нөгөө үр дүнгийн доор нь буцаагаад авч болдог ийм хөрөнгөний зах зээлийг ч юм уу
одоо юу гэдэг зүгээр жишээлбэл хувьцаагаа зараад хувьцаанд авах мөнгө авчиж гэдэг юм. Тийм юм хүмүүс залуучууд ялангуяа их сонирхож байна. Зөв л дөө. Бидний үеийнхэн юм одоо тэр дунд үеийнхэн бол тэгтлээ ойлголт багтаа тийм байсан ч гоо. Гэтэл одоо бол энэ янз янзын санхүү гэдэг хаа залуугийн тэрийг ойлгоод тэрийг хийж байгаа нь бол маш зөв. А гэхдээ энэний хажуугаар бас өөр одоо тэтгүүлч байд юм юу ч ийм юмнууд бас байгаа шүү гэдгийг энэ илүү суурьтай шүү, илүү баталгаатай шүү. Тэгээд энэних үр дүнгээ заавал Германд байж хүртэх биш, өөр газар шүтэж болно шүү гэдэг тэр санаагаа бас нэг давхар бодож явах илүүдэхгүй юм байна лээ. Нэр тэтгүүр гэснээс одоо эдний хүмүүс гэж ярих хэрэггүй юм байна. Германд амьдарч байгаа тэтгүүрт гарсан хүмүүсийн миний ойлгосноор гадаадын банкнд тэтгэврээ авъя гэхээр тэр банк хүртэлх банкны зардлыг Герман хариуцсан юм билээ шүү дээ. Би баг баг арай л миний мөнгийг надад хүргэж өгөх зардлыг бас цаанаас нь хариуцдаг. Тэгээ би гэд нэг бодлоо амир аль ирэх хүч юм шиг. Тэгээ гэрээ тэгээ зохицуулаад ямар гэрээ байна тэрнээсээ бод тэр их сайн гэрээ байсан байж та. Тийм бай тий. Би нэг тийм юм сонсчод зөө юм гоё ингэ боддоос аахгүй. Тэгэд нөгөө биний яриад байгаа юм чинь болохоор ийм юм битүүрийн яриад байгаа юм чинь болохоор ийм юм баггүй. Би ажиллаа хийгээд мөнгө олно. Гэхдээ би яаж иж байгаа санхүүгийн нэг жоохон одоо тэг дэртээ нэг юмтай баймаар байна. Гэхдээ би тэрэнд цаг зарцуулмааргүй байна. Мэдлэг зарцуулмааргүй байна. Ингээд нэг сард би нэг жоохон мөнгө өгдөг л юм хий. Тэгээд үлдсэний танах учрыг нь бол гэдэг ийм загварыг ярьж байгаа. Яг би өөрөө ингээд хөрөнгөний зах зээл судлаад ингээд өөрийнхөө мөнгийг өөрөө барьж авч жагаад тэрийг авъя, энийг зарыг гэхээр би айгүйх цаг зарцуулах гэдэг байхгүй. Тэг чи нөгөө 80 юм уншин штэ. 80 юм уншин байнгын эдийн засгийн яг одоогийн байдал хаашаа яригдж байна. Улс төр эдийн засаг хоёр ч хоорондоо амар маш холбоотой байна. Тэгвэл чи тэр нь бүгдийг мэдэх шаардлага болно. Тэрний оронд би зүгээр өмнөх ажиллаа хаятахыг хийгээл цалингаа аваад мөнгөө л олчих. Харин олсон мөнгөө би аль евро хийгээд ирээдүйд одоо тий яаж иж байгаад нэг юм ашигтайхан шиг юм руу ингээд оруулах вэ гэдэг талаар л ярьж байгаа. Тий, тэрийг болохоор одоо яг мэдээж өөрөө хийж болно тэр бол ямар ч асуудалгүй тий. Яг чиний ярьж байгаа зүгээр цаг хэрэгтэй байсан тодорхой хэмжээний мэдлэг хэрэгтэй тийм үү. А энэндээ би цаг зарцуулмааргүй байна гэх юм бол ерөөсөө чаддаг одоо мэрэгжлийн хүнд даатгаад тэр үнэндээ тэр өөрөө чи өмнөөс хийгээл явна. Мэдээж тэр үний ажил бол хураамжтай тэр үнд ойлгомжтой өнгөө үйлчлэл гэдэг байхгүй. А гэхдээ чи тэр хураамжаа хэмнэх гэж өөрөө юм хийжсэн оронд харин хураамжаа олох ажлаа хийгээд явжсэн. Илүү амар байгаа юм да өөртөө тийм үү. Би ч нэг аягүй том алдаж утсан шүү дээ. Тэгээд тэрнээсээ тийм сургамж авсан байхгүй. Тийм байна. Яг манайхан ч нөгөө нэг юм хурдан өсгөнө гэж боддог шүү дээ. Тэгээд би бас яг тэгэл бодчихгүй да. Хурдан өсгөч тийм байна гэд жилийн $1000 юм гишүүнчлэлтэй англи хэл дээр юм группд ороод тэгээд тэд байгаа хүмүүс ингээд нөгөө хүмүүс нь ингээд судлаад ийшээ мөнгөө хийдгүүл энийг тэд өсгөж өгнө гэд тэгэхээр хэсэг байж байгаа нөгөөтг нь мөнгөө хийгээ наасан чинь тэгээд яах вэ сэтгэлийн хөвлөөр арай их мөнгө авч ийчихгүй. Байсан бүх мөнгөө дээрэс нь нөхрөөсөө мөнгө авч чад хийгээд өгчихчих. Тэгсэн чинь тэр аюу сайн яг надыг орсон чинь алдагдтал орчдөг юм да. Надаас өвөнд орсон хүмүүс бүгд л ингээд мөнгнүүдээ бас ашигтай байсан. Тэгсэн чинь яг надыг оруулж ирсэн чинь амар алдагдталд ороод тэгэл тэрнээс хойш бид нар алтны үн мөнийг хэд байдгийг амар ойлгож мэдэж авсан. Тэгээ одоо би ингээд өнгөрсөн жил харсан чи яг тэрийг ингээд удаан хугацаанд барьсан бол ингээд 2 жилийн дараа ашигтай гарахаар л байсан юм ээ л гэж бодсон. Тэгээд за энэ нэгдүгürt би мөнгөө тэндээс би юу сурсан бэ гэхээр нэгдүгürt хурдан ашиг амладаг хүмүүст үгүй юм байна. Ёстой тийм юм биш байна. Хүн би чиний мөнгийг хурдан өсгөөд өгөө гэх юм бол тэгээд чи өөрийнхөө мөнгийг өсгөө миний мөнгө банкндаа л байжиг. Миний гарын доор байжиг. Хоёрдугаарт би тэрийг судална гэх юм бол бүр ингээд хэдэн жилээр нь сурах юм байна. Хурдан хийгээд хурдан ашиг олдог гэдэг юмны ихэнх нь худлаа хэлэх юм байна. Тийм учраас миний мөнгө миний гарын доор мэдлийн доор байх юм бол би тэрийг өөрөө зохицуулах юм байна. Мэдлэггүй бол хүнд авчиж өгч хүлэгтүүлэх юм байна. Тэрийг хэрвээ би өөрөө сурах гэх юм бол доор хаяж 4 жилийн одоо тэг өдөр тутмын ийм ингээ юм уншдаг тэрийг хийдэг ийм бараг дээд сургууль шиг байгаа. Ийм юм хэрэгтэй юм байна. За тэрийг би хийх үгүй тэрийг би хийхгүй. Тэгээ би сэтгэлийн хөдөлгөөнөө бас зохицуулчихдаг байхгүй мөнгөн дээр сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад байгаа учраас чадахгүй байгаа юм байна. За энийг би энэ миний хийх юм биш юм байна.
Харин одоогийн миний яриад байгаа цаг зарцуулахгүй нэх ихтэй яг тэгж ихээр наваач чөгдөг тийм юм бол биш юм байна гэдгийг ингээд өөрийнхөө жишээн дээр ойлгоцсон болохоор за одоо ингээд удаандаа ингээд хийдэг харин би мөнгө олцдог одоо надад ямар ур чадвар гэдгийг тэргээ гаргаж зараад тэрийгээ өөрөө олдог ийм л юм байвал зүгээр юм байна да гэдэг ийм загварыг би сонгож авсахгүй. Тий яг зөв. Энэ тэгэхээр яг хөрөнгө оруулалтын одоо яг цэвэр хөрөнгө оруулалтын гэдэг хөрөнгөний зах зээлийн тухай ярих юм бол мэдээ тусдаа дахиад нэг сэдв болж байна. Тэгэхээр яг чи яг зөв ихлүүлж байна. Энэ дээр хүн өөрөө яаж хандах хэрэгтэй юм, яаж хандаж болох юм гэдэг талаар бас хэвдүүлээд тусад нэг ярьж болно. Түүнээс яг одоо өнөөдөр би арай ихтэх байх гэж бодож байгаа бас. Тийм тийм. Цаг зав маань ямар байгаа вэ тийм ээ. Тэгэхээр чиний яг зөв амьдралаас ингээд туршлага суугаад юун дээр ондсон байна, юун дээр алдсан байна. Тэгвэл одоо энийг мэрэгжлийн хүнтэй зөвлөлдөд яасан дээр байд юм бэ? Тэгээ би өөрөө нэг тэр дээр цаг зарцуулахгүйгээр яаж одоо бас хөрөнгөө нэмэгдүүлж болох уу, яаж хөрөнгөтэй болж болох уу гэдэг бол бас нэг сэдвэлтэй. Тэр чинь нөгөө нэг бас ингэдэг байхгүй хувьцаа авчигууд нөгөө нэг хувьцааны үнэн унгууд нь муухай царайлаар заачмаарыг гэх тэгэнгүүт яг тэр сэтгэлзэн юм билээ шүү дээ. Тэнд сандраа лөө. Тэгж их хүмүүс алдчихаа. Ер нь яг нь хөрөнгө оруулалтын гэдэг одоо хөрөнгө оруулалт гэдэг юм бол удаан хугацааны юм шүү. Ер нь тэр нөгөө нас баралтын даатгал гэдэг юм бол арай жоохон богино хугацааны юм байсан. Ер нь бол ашиг өндөр олгыг гэх юм бол угаасаа удаан хугацаанд тэр нь бол план баталгаатай ашиг болчтой. Түүнээс зүгээр өнөө маргааш ингээд хурдан хугацаанд эргэлтүүлэх гэдэг юм бол энэ бол одоо миний зөвлөх юм бол биш шүү. Мэдээж тэр төрлийн юмуд байгаа ба. Өндөр эсэлттэй. Яг нь эсэл хамаагүй эслээ би өөрөө надад гол нь богино хугацаанд өндөр ашиг хэрэгтэй бол бас тэр төрлийн юмуд мэдээж байгаа зүгээр тэрийг би зөвлөхгүй. Би бол тим юмны 80-90% нь зүгээр л тэгээд өгөөл алга болдог юм байна гэж л ойлгосон шүү. Тэр бол мэдээж үндий талтай. Тэгэл зүгээр за тим юмнаас хол яваа. Өөрөөр өгүүлж болохгүй мэдээж тэнд дуудаас юм байгаа. Зөв ихэнх нь өөр нь жоохон боломжтой хандаарай л гэж хэлэх юм тийм ээ. Харин тийм манайхан ч нөгөө нэг айгуу гошт би ч өөрөө тийм биш юм. Тийм юм чи. Юм хэлэхээр нэрээ тийм гоё юм байна гэх нөгөөд нь итгээд наачдаг байхгүй. Тэгээд яах вэ хичээлээ сурсан шүү дээ. Тэгээ одоо за окей ийм юм тэгж нэг хурдан сэтгэлийн өвдгөнөр хандах хэрэггүй юм байна. Гоё юм амлаад байвал тийм за окей би оролцохгүй гэж зүгээр хойшоо сууж хэрэгтэй юм байна. Тийм. Тэгээ заавал өөрөө одоо үзэж өөрөө алдчихсан сухаш хүний алдаан дээр суучвал бол нэг хэцүү байгаа. Тэгээд тэр одоо хэл хамархан хийх хэцүү л дээ. Тэгээд одоо намайг ярьж яхаар ингэ сургаад байгаа. Хүний алдаан дээр сурцаад өөрөө алдахгүй байвал одоо хамгийн. Тэрийг хүнтэй мэрэгжлийн хүнтэй зөвлөдөөд тэгээд шийдвэрээ гаргаад. Тэгээ би бас нэг юм ярэ хэлье гэж бодлоо. Одоо бид чинь зөвхөн Германы нөхцөлийн тухай л ярьж байгаа шүү дээ. Тэгээ уул чи бас заавал Германд амьдарч хүмүүс байж болно шүү. Тэгвэл яг иймэрхүү төрлийн бүтээгдэхүүн угаасаа ингээд гадаад орнуудад байгаа. Манай Монголд ч байгаа бодоход. Тийм. Тэгэхээр Монголд ч гадаадд ч амьдарч байгаа газараасаа тий энийг ингээд судлаараа амьдралын даатгал гэж байгаа. Тэр нь илүү дүнгээр явд юм байна. Тэгвэл энэ одоо тий надад ямар ашигтай. Би энийг хийлгүүл ямар ашигтай. Сар болгон хэдийг өгөх юм. Тэгээ одоо тэгээд би ингээд энийг төлж явж байгаа чадахгүй болчвол тэгвэл яах юм ч гэдэг юм. Ингээд маш олон асуултуудыг асууж агаад жоохон бодож байгаа шийдвэр гаргаараа тэгээд нэгэнтээ ингээд нэг тий за одоо би нэг ийм зорилготой юм байна гэд хоёулаа битээр яагаад өмнө нь зорилго ярьсан гэхэд тэрийг ярих гэж байсаахгүй ийм зорилго би тавьчих тий одоо үйл хөдлөх хөрөнгө авъя гэдэг ийм зорилго тавья одоо амьдралын даатгал тий би ингээд тий гэрийнхэнтэй юм үлдээ ч гэдэг юм янз бүрийн зорилго байж гэн тэгвэл тэрнийхээ зорилгын дагуу эргэн тойрноос жоохон судлаад аль болох та заавал тийм санхүүгийн мэдлэг цэцлэгтэй байх ерөөсөө шаардлагагүй зүгээр л за сарын би нэг 100 сая төгрөг төлөөд байж хад надад юу болцохоор байна ч гэдэг юм уу тийм альсвал загвараар ч гэсэн сонголт хийж бол тэгэхээр жоохон эргэн тойрондоо асуугаад надад юу боломжтой байна гэд судлаад үзэх юм бол хэрэгтэй ашигтай бүтээгдэхүүнүүдтэй санхүүгийн бүтээгдэхүүнүүд бас байгаа хаа тэгэхээр энийг та хэд маань судлаад үзээрэй зөвлөдөд үзээрэй гэдэг тийм ээ асуугаад үзээрэй одоо фэйсбүүкээр чи янз бүрийн гоё группуд байдаг штеп яг зөв. За. Өнөөдрийн ярилцлага ингэж дуусгая да. Баярлалаа. За анхаарал тавьсанд баярлалаа. Хоёулынгийн подкастын дор эхний подкастын дор хүмүүс зөндөө коммент хийсэн байлээ. Баярлалаа. Харин тийм байсан. Чамд их баярлалаа гэдэг үгсгсэн байсан. Харин. За хүмүүс тодорхой хэмжээнд хэрэгтэй юм хийж байгаа юм байна. Тийм. Би бас тэгж бодож байгаа шүү дээ. Хүмүүсийн ингэ нөгөө нэг хараагүй, бодоогүй
юмыг ингээд гаргаж ирээд ийм боломжтой шүү гэхэд тэгэхээр тэр хүн ингээд өөрөө ойлгоод боломжоо ингээд бариад авбал их тусмаас сайн шүү дээ. Санаа өгөл. Тийм. Тань яг тэгж бод.